ихэд майндаа аягүй сайн өөрчлөөд би ерөөсөө бизнесийн эзэн болох юм байна гэдэг юм уу тийм сэтгэлгээ суулгах хэрэгтэй байна өөрсөндөө. Тэгээ би яг итгэл дээр би барилгын компани ингээд эзэн гэдэг. Одоо шинэ би сая тайлбарлахаар би барилгын компани эзэн гэж хэлэх гэснээр чадахгүй байхгүй юу. Тэгээд уул нь бол тийм мөрөдл бас байгаад байна. Тэгээд чадахгүй байгаа. Одоо та бүхэн community гэж бас зөндөө бүгд ярьлаа. Тэгэхээр community-гийн төлөө би бол 20 жил хөдөлмөр цагаа зарцуулсан. Тэгэл ерөөсөө доороо эргэлдээлсээ айгүй их цагаа зарцуулдаг. Өөрийнхөө нөгөө full time job-ныхаа хажуугаар гэрийнхаа цагнаас илүү гараа зарцуулж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай энэ community non profit-ууд бол ер нь non profit гэдэг салбар руу орж хөгжих хэрэгтэй юм билээ. Би одоо тэр 20 жилийн хөдөлмөрийн дараа ойлгож байгаа байхгүй юу? Бид нар Mongolian non profit гэдэг том сан болох юм байлээ. Том одоо non profit гэдэг чинь одоо энэ Америкийн бизнесийн салбарын айгүй том хэсэг шүү дээ. Тэнд айгүй олон ажилчид ажиллаж байна. Айгүй олон тийм маркет. Өөрөөр хэлбэл та нар бүгдээрээ community гэж хэлэхээр биний нөгөө бизнес одоо нөгөө нэг юу сэтгэлгээгээр харах юм бол би хэрвээ хятад ч юм уу Европын хүмүүс сэтгэлгээр харах юм. Ийм том зах зээл байгаа юм биш гэж харах нь шүү дээ, тий. Тэгэхээр ерөнхийдөө тэр тал руугаа манай non profit-д бүгдээрээ мэрэгжлийн болох хэрэгтэй юм байлээ. Зүгээр ингээд нөгөө илүү цагаа зарцуулдаг сайн дурын хүмүүсийн одоо нэгдэл нэгтрэл биш ерөнхийдөө бүрэн мэрэгжлийн болох хэрэгтэй болсон юм байна да. Тэгээд одоо өөрсдөө тэр талаар хөгжүүлэх хэрэгтэй болсон юм байна да гэж харж байгаа. За би нэг бид нар нэг аягүй их нэг бизнес санаа манаа гэдэг юм хэлсэн шүү дээ. Бидний бодлоо ихлээр бид нар проблем болох хэрэгтэй баг тийм. Хандах гэж хэлсэн байна. Тэгээд хаана ямар бизнес дээр ямар проблем байна тэр проблемыг барьж яваад энэ яг скейл хийх үг гэдээ бас юм байна тийм. Би болохоор бас нэг software engineer background болохоор ер нь хажуугаар нэг стартап хийгэж боддог. Тийм нууц хүсэл байдаг. Тэгээ хийхлээр бас нэг community гэдэг юм дээр очдог. Тэгээ ингээ community-д нэг харахаар Еврей community бол айгүй сайн, best. Тэгээ магадгүй дараа нь одоо нэг Украин, Кореан ч юм уу явчихдаг. Тэгэхээр эхний том асуудал бидний шийдэж чадах том асуудал юу вэ гэхээр community-гээ ерөөхдөө ямар нэгэн байдлаар ингэ дараагийн хэлбэр байна. Тэхийн тулд яах ёстой гэхээр нэг платформ гэхэл гарах хэрэгтэй гэж байна. Ер нь community гэдэгтэр хэлэхэд их том юм бодлого. Монгол хүнтэй хайртай хэрэгтэй. Тэгээд Монгол болохоор л туслах хэрэгтэй. Монгол компани болохоор л дэмжих хэрэгтэй. Монгол хүн болохоор л уурж өгөх хэрэгтэй. Уучлах хэрэгтэй. Биеийг хайрлах хэрэгтэй. Монгол гэдэг юм. Санаа чи энэ дээр нөгөө одоо community одоо ингээ бие бинийгээ дэмжих зөндөө олон гой санаа гарлаа. Тэгэхээр энэ дээр бас тэр уулын тэр нөгөө бизнес консалт гэдэг байгууллага байсан. Тэгээд одоо энийг харин эргүүлж яриад одоо энэ дэгээ бизнес одоо нэгэнтээ тэр хүн долларын бизнес яах вэ гэж бид нар ингээд санаа оноогоо уралдуулж байгаагийн хувьд энэ бизнес консалт гэдэг байгууллага уулын хэрэгтэй байсан. Гэхдээ одоо төрдөө ингээд зогсцсон байгаа учраас энийг энэ дундаасаа дахиж одоо яагаад гаргаад энийг яагаад энэ community чинь тэндээсээ ингээд ихлүүл бас нэг миний санаа шүү. Тэгэхээр нэг ингээд дахиж реформ хийгээд ингээд хийвэл бас зүгээр гэж бодож байна. Манай багийн бусад манай багийнхан ер нь яг энэ дээр санал